За сайн байцгаана уу? За Чехэд юу анхаарах уу? Энэ удаагийнхаа сэдвэрийг чинь та эзтэй ер нь жоохон хүүхдэд тухай хэдүүлээ ярилцъя гэж бодлоо. Чехэд ирэхэд бол хүүхдэд бол ерөөсөө асуудал алгаа аав ээж нэрэд нэг 5 6 сар ажилласан байхад бол гэр бүлийн визээр хүүхдэд авчрахад бүрэн боломжтой. Хамгийн гол нь аав ээж нар нь хүүхдтэй байрны бичиг, байрныхаа эзэнтэй тохирч байрных бичгийг авсан байх хэвээр. Аав ээж доктор сурчлаа ажилтай, цалинтай байх хэвээр. Дээр нь зах хэмжээний бас даатгуулсан байх хэвээр. Даатгал бол хүүхдэд заавал байх хэрэгтэй. За тэгэхээр тэгээд ирсэн хойноо хүүхд бол аав ээж нь виза сонгуулах, одоо яган карта сонгуулах үеэр давхар заавал сонгогдоод ингээд явна гэсэн үг. Аав ээж нь визний материалыг өгөхөд хүүхд давхар өгдөж явдаг. Тийм ээ. За байрныхаа эзэнтэй яриад энэ асуудлаа зохицуулаад би манай энэ байранд хүүхд маань ирээд амьдрах юм аа гэсэн энэ зөвшөөрлөө хамгийн гол нь баталгаажуулж аваад байрны бичгээ аваад цагтаадаа бид нар бүрдүүлж өгдөг. Тийм ээ. За тэгэхээр хүүхэд ирээд бол Чехэд бол даатгалтай байгаа цагт бол сургууль цэцэрлэг гэсэн тиймэрхүү асуудал бол ерөөсөө асуудал байхгүй. Хамгийн гол нь цэцэрлэг бол жоохон ховор байна. Гэхдээ тухайн хотоос шалтгаалаад та нар ирэхээс өмнө хамгийн гол нь хүүхдээ та нар авчрахаас өмнө тийм ээ танаа хотод юм уу танаа дүүрэгт ойрхон цэцэрлэг байна уу? Цэцэрлэгийн оронтой байна уу? Тийм ээ. Ирээд сургуульд орох боломж байна уу? Ямар ангид орохын тэр мэрийгээ сайн орчуулагч нартайгаа явж өөрсдөө хэл сайн мэдэхгүй болвол явж сайн асуугаад мөн тухайн хотоос юм уу дүүргийнхэн интеграцийн төвүүд гэж байдаг шүү дээ. Гадаад иргэдийг хариуцсан одоо центрүүд байдаг. Тэдрээс маш сайн зөвлөгөө авч ингэж харьцаж тэдэртэйгээ уялдаатай холбоотой байх хэрэгтэй. За хүүхдийг эренгүүт нь та нар одоо гадаад хэл одоо чех хэлийг бол маш хурдан сургах арга хэмжээндээр маш та нар хичээх хэрэгтэй. Аав ээж нар маань ч гэсэн өөрсдөө аягүй сайн хэлний курсүүдэд одоо үн төлбөргүй курсүүд үйлдвэрээс зарлждаг, хотын захиргаанаас зарлждаг. Тэрэнд нь одоо яаж хийж байгаа л ажлаа зохицуулж та нар суух маш шаардлагатай юм шүү. Хүүхдээ авчрна гэдэг бол зүгээр нэг хариуцлага. Үнэхээр өндөр хариуцлага. Тийм болохоор та өөрөөр хэл мэдгүй бол тэр болгон хүн орчуулагч гоогаад дагуулад явахтаа маш хүндрэлтэй ш тэр хүн чинь ч гэсэн өөр ингэсэн амьдралтай. Тийм болохоор та нар маань өөрсдөө хурдан хэл сурч хүүхдүүдтэй зах хэмжээний мэдлэг олох тэр одоо маш их анхаарч одоо хүүхд чинь хичээл асуухлаар аав ээж нь хэлж мэддэг. Одоо ийм асуудал зөндөө гардаг. Тийм болохоор манай зарим Монгол итгэвчтэн одоо бас Чехэд удсан одоо манай Ческалипагийн баасаач байна, Хавлички бродын чухал судч байна. Одоо ийм эдийн маань хүмүүс одоо их олон байгаасэ. Хотод одоо хүүхдүүдийн маань одоо Чехэл сурах ч юм уу чөлөө цаг өнгөрөөх Монгол уламжлалт ухаанаа заах одоо ийм дугуйлангууд бас та нар маань санаачлаа залуучууд маань ийм тал дээр бас хамтраад ажиллавал бас зүгээр юм бол гэсэн ийм санаа байна. Тэгээд таад маань энэ дээр бас илүү анхаараач. Яагаад би энэ тухай бас ярих гэдэг нь гэхээр хүүхдүүд маань Монголоос ирэнгүүтээ бүр үндсэндээ л бараг шоконд ордог шүү дээ хөрх юм. Гадаа гараад тоглоё. Хүүхд байхгүй. Гадаа чинь Чехэд ерөөсө гадаа тоглож байгаа хүүхдүүд бараг харагддаг шүү дээ. Монголд ч бужигнж яадаг энд ч бол тийм бас байдгүй бодвол айл гэр гэртэл хүүхдүүд маань ингээл байж идэг юм одоо мэдхгүй одоо тийм ерөөсө гадаа тоглож байгаа хүүхд бараг байдгүй. Тэгээд тоглоё гэхэлэр хэл мэддэггүй. За тэгэл аав ээжнүүд нэг 8-12 цаг тэр шөнийн ээлжинд гараад алга болчдөг. Өөрхөн амьтад тэгэл гэртээ тэгээд нэг юм хамгийн аюултай юм тэгэл гар утас зурагтын өмнө суусан ийм л хүн болж хувирдаг. Тэгэхээр зурагт донтох юм компьютер донтох асуудал бол маш их ихээр үүсэж хүүхдийн тархины оюуны одоо энэ тархины судасны нарийсалтаас маш их болгоомжилж хүүхдээ одоо энэ цахилгаан хэрэгслүүдээс одоо уйлуулахгүй бол хамаагүй гэж уцаа бариулцдаг. Жоохон юм үзжээг гээл зурагтаа асаагаал өгчдөг. Өөртөө жоохон унтаж амрах гэдэг одоо тиймэрхүү асуудал зөндөө гардаг юм шиг байгаа шүү. Тэгэхээр та хэд маань энэ дээр бас жоохон анхаараарай. За сургуульд орсон хүүхдүүдэд анхаарах юм юу байдгүй гэхээр хичээл тасалт дээр маш их сайн анхаараарай. Эцэг эхчүүд минь та хэд маань ажил ихтэй нь ойлгож байна. Үнэхээр хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ хүүхдүүд маань ирээд янз бүрийн асуудал сургууль дээр болж байгаа. Тэр болгон та нар маань хамт хүүхдүүдтэйгээ байдгүй болохоор хүүхд айгүй эмзэг эренгүүтээ чист ийм онгор гэл ингээд хэлэхтэн л гомдчихдаг. Тэгээд хичээл сайн ойлгохгүйгээсээ болоод сургуульд суух ямар сонирхолгүй болох тийм асуудлууд маш их түгээмэл байдгийн шүү. Тэгэхээр тэрэн дээр нь бас их анхаарч багш нартай маш сайн уялдаатай ажиллаж байгаарэ. Багш нарын дуудахад нь заавал очиж эцэг эхийн хурал болвол заавал очиж ажиллаа зохицуулахаас өөр арга байхгүй. Хичээл таслал бол даанаагүй Чехэд маш хатуу хуйлтай.
Одоо пүүж оюуныг 2000 хүртэл тийм асуудалд орж ирсэн шүү дээ саяхан. Охин маань жоохон байсан. Хичээл тасалсан байсныг мэдэхгүй. Тий. Тэгэхээр 100-аас дээш цаг хичээл тасалсан байхад л хүүхдийг эцэг эхийг үндэ энэ хүүхдийг асрах чадваргүй гэж үзэх хүртэл хуулийн заалт байдаг шүү дээ. Хүүхдийн тусдаа асрамжинд авна. Та хүүхдээ асарч чадахгүй юм байна. Тийм учраас улсын мэдэлд энэ хүүхдийг ч өгнө гэсэн ийм асуудал гардаг. Цагдаатайгаа ирээд цагдаа магтаагаа дагуулаад орж ирдэг их сүртэй. Тий. Тэгээд орж ирээд хүүхдийн орд ирнэ хаа байна. Энэ хүүхдийн хувцс нь хаана байдгийг юу идүүлж уулгаж гин хичээл хийх нөхцөл байна уу? Тэр болгоны шалгана. За тэгээд шүүхэр орох юм бол тэнсэн аавна 3 жилийн ял аавна хүртэл. Тийм хүнд хэцүү байдлуудын маань та хэд маань бас мэдж байхад илүүдгүй байх. Тийм учраас энэ бичлэгийг чинь заавал хий гэж бодоод. Дээр үед би нэг хийсэн. Гэхдээ одоо бас сэргээгээд энэ тухай яг гэвэл одоо Чехэд маш их хүүхдүүд ирж байна. Ээж аав нь сайн Чехийнхаа хуулийг сайн мэдгүй. Дээр нь хүүхдүүдийг бүр ч яаж мэдэх төрөх юм тий. Тийм болохоор та хэд маань энэ хичээл тасалт дээр маш сайн анхаараарай. Хүүхдүүд худлаа хэлдэг шүү. Хичээлдээ явж байгаа. Болж байгаа л гэж толгой дахиад байна. Яг цаана ямар хэцүү байгааг тэр болгон гоншгоноод байдгүй хүүхдүүд бас байдаг. Дугаа байгаад байдаг. Дотроо бүх юм хураагаад, уурлаад, уцаарлаад Монгол буцмаар байна гэж янз бүрийн хаашаа гаргаж л байгаа мэдээж хэрэг. Та хэд маань үнийг анзаарч л байгаа. Тэрэн дээр нь одоо маш тийм ухаалаг хандаж хүүхдүүдтэй маш зүгээр ойлгуулж ерөнхийдөө тэгээ дараа нь хэл сурчаад нэг жилийн дараа бол арай гайгүй болчихно. Дөнгөж ирсэн хүүхдүүдтэйгээ бол маш сайн болгоомжтой харьцах хэрэгтэй юм шүү. За бачир насны хүүхдийг бол ерөөсөө цоожилж орхих буюу эзэггүй орхиж ерөөсөө асуудал гарахгүй шүү. Цоожилж орхих гэсэн юм аяг сонсогч байна. Энэ бол маш эрсдэлтэй. Нэгдүгээр галын аюулаас ахуулаад, хоёрдугаар хөршүүч хэрвээ жоохон хүүхдүүд бүр уйлаад бахираад байх юм бол хөршүүч шууд цагдаа дуудаад өгчдөг. За тэгээд цагдаатай нэг л орооцолдох юм бол аав ээж нь мөн л хүүхдээ асарч сувилж чаддаггүй юм байна. Хүүхдийн хураан асрамжийн газар өгөнч гэдэг юм асуудал дахиад үүснэ. Тийм болохоор ерөөсөө хүүхдийг хэрхэвч орхиж болохгүй. Орхих юм бол цонх үүд хаалга даандааг бага насны хүүхдүүд бол цонх монхоо идэр сайн төвжиж идэр орхиж байхгүй бол цонхоор үсрэх, цонхон дээр суух идэр асуудал гарч л ирсэн шүү дээ саяхан манайханд. Тийм болохоор ийм юмнаас сайн болгоомжлоорой. Тий. За тэгээд эренгүүт нь тэгэл дэрэгт нь аригтар суугаал тийм асуудал залуучууд маань бити гаргаарай. Тий. Жохон хүүхдийн дэргэд, сургуулийн насны хүүхдийн дэргэд замбраагүй аригталт үүсгээл янз янзын юмнууд гэртээ дагуулж орж ирээл одоо ийм муухай үзэлтгаач юмнууд бол хэрэгж гаргаж болохгүй байх шүү. Тий. Бид нар ч аав ээжүүд маань дандаа зөв зүйтэй юмар үлгэрлэн дуурайх нь аюул чухал байдаг шүү. За би түрүүн хэлсэн ер нь аав ээж нь визтэй ажилтаа бол асуудал байхгүй. За эрүүл мэндийн даатгалтай байх ёстой гэж ярьсан. За эрүүл мэндийн даатгалыг бол үнэндээ заавал байх ёстой гэдэг үндсэн шаардлагыг угаасаа Чех улсаас тавигддаг. Та яг бага насны хүүхэд дөнгөж төрсөн ч юм уу одоо маш эрсдэлтэй төрөх одоо төрөлттэй тийм улсууд бол заавал ВЗП хийсэн зүг байх гэж их чинь зөвлөхөр байна. ВЗП чинь ерөөсө бүх эмч нар гэрээтэй байдаг. Тийм болохоор та нар 30 гутаа бол мөнгө төлбөргүй үзүүлждэг. Дээр нь эмнэлэг ч гэсэн янз бүрийн төлбөр авдаггүй шүү дээ, тийм ээ. Тухайн лимиттэй багтсан одоо эмчилгээ байх юм бол төлбөр авдаггүй. Тэгтээ виза пэйжн ч гэсэн бас өөр нэгэн лимиттэй шүү дээ. Лимит хэтрээд маш жишээлбэл экваторт айгүй олон өдөр дөнгө төрж байгаа ээж нар хүүхдээ байлгасан бол тэр чинь ВЗП-гийн даатгалаас илүү гараа явчихсан нөхцөл хүртэл байдаг. Тэгэх юм бол та нэмж төлнө. Тэрнээс ВЗП-тэй эмчинд би нэг ч төгрөг төлөхгүй гэсэн бас асуудал бас учирч чадсантай юм шүү тэр чинь бас. Тий. За тэгэхээр эгч нь бол слави даатгал хийдэг л дээ. Манай охин бас Малада Баяславт хийж байгаа. Маладагийнхан бол амтгүй юм шиг билээ тий. Жамсаргийн пүрэвд орж гээд фэйсбүүкэнд дайд маань ороод даатгалтай асуудал, даатгалын талаар асуудлууд байх юм бол асууж лавлж болно. Ерөнхийдөө бол ийм коммерцны даатгалууд бол хямд байдаг. Тэгтээ та хэд маань хитрхи хямд даатгал битгий сонирхоорой. Буцаан олголт гэж ерөөсөй байхгүй байна шүү. Славигийн хувьд бол үндсэндээ бол 300 жилийн түүхтэй бас маш удаан доктор сурчлалтай ажилласан ийм даатгалын компани. Тийм болохоор одоо ФСБ-гийн дараа ордог гэж ярьдаг. Даатгал ч одоо бас энэ одоо оны өмнө одоо байгаа тэмдэглэх гэж юм. Тийм болохоор тийм доктор сурчлалтай компаниуд бол буцаан олголт аюу сайтай байдаг. Одоо санхүүжилт сайтай байдаг гэсэн үг нь ясны тийм ээ. Тийм болохоор хитрхи хямд даатгалын газар бол та зүгээр яг нэг виз сунгуулахад бол хэрэгжилж
болдог боловч буцаад ямар нэг асуудал гарах юм бол буух эзэнгүү одоо байх юм уу эсвэл мөнгөгүй тарах тийм асуудал зөндөө байдаг юм шүү. Тий. Компаниуд бол даатгалын компаниуд бол та тийм коммерцийн даатгалын газартаа жишээлбэл слайваар даатгуулсан байх юм бол буцаад хүүхдэд даатгуулсан байх юм бол эмчээсээ заавал мөнгө төлсөн баримтаа бичүүлж авч байгаарай. Тэр баримтаа та цуглуулж аваад сардаа нэг удаа даатгалын газрынхаа төв рүү явуулдаг юм. Тэгээд тэр даатгалын газар эмч нар одоо тухайн ямар нөхцлөөр тэр хүүхэд даатгуулсан байснаас шалтгаалаад буцаа олголтыг олгодог юм. Хямд даатгалтай хэтэрхий хямдаар одоо даатгуулсан байх юм бол маш хямдхан нөхцлөөр л даатгуулсан гэсэн үг шүү дээ. Мөнгө багт нэгж байгаа юм чинь мөнгө их нэхэх тусам буцаа олголт аюу сайтай л гэсэн нэг яснаа тэгээд ойлгочих болно л доо. Тий. За сүүлийн үед бас нэг одоо энэ удахгүй ингээ он гараад татвар тооцооны татварын зөрүү бодох хугацаа маань одоо эхэлнэ. 1 сарын 1-ээс ахуулаад та хэд маань Дани Баблатаг бодож эхлүүлсэн ш. Тэгэхээр хүүхдүүдээ хүмүүс маань нодлон хүүхдүүдэд авчирсан хүмүүс бүгд хүүхдээ бодуулж одоо татврынхаа зөрөөнд нэмж бодуулж мөнгө бодуулж аваарай. Тэрийг тухайн хүнээрээ бодуулдаг юм уу эсвэл одоо урд нь бодуулж ирсэн хүнээрээ ч юм уу зарим үйлдвэрлэж бодоод өгдөг тийм ээ. Тэр нөхцөлөө заавал тэрэнд чинь харин хамгийн гол нь юу хэрэгтэй болох вэ гэхээр сургуульд явж зүгээр сургуулийн бичиг хэрэгтэй, сургуульд явж байгаа нь үнэн, цэцэрлэгт явж байгаа бол цэцэрлэгт нь явж байгаа үнэн гэсэн бичгээ эртнээс аваарай. Сургуулиас нь юм уу цэцэрлэгээс нь. За сүүлийн үед эцэг эхийн мөнгө Радишевский Преспеваг яг нэг 220-ыг бид нар авдаг байсан. Ээж нар одоо 300 мянга хүртэл одоо олгоно гэж яриад байгаа. 2020 оны 1 сараас гэсэн боловч бас нэг хойшлогдсон юм уу гэж би ойлгосон. Гэхдээ энийг бас таад маань бас тодруулна үз тийм ээ. Ерөнхийдөө хойшлогдсон гэж ойлгосон шүү. Хэрвээ тэр бүтчих юм бол бас зохимжээний ээж нарын маань авах мөнгө аваа нэмэгдэх юм байлээ. Тийм. За одоо авч байгаа одоо жишээлбэл 3 жилээр 7120 авч ирсэн бол зөрүүгээ бодуулж авах хэрвээ тэр хэрэгжээд ирэх юм бол авч ирсэн хугацаанаас хойших зөрүүг бас бодож авах. За энэ тухай болов их чинь бүр сайн дэлгэрэнгүй мэдэж аваад та эдгээр дараа сайн тайлбар тавья гэж бодож байна. За шинэ хуулинд одоо 4 жилээр одоо хүүхдээ харах бас боломж гарах юм шиг байна. Тэгэх юм бол улсын цэцэрлэг бол 3 жил болоод авдаг шүү дээ. Тэгэхээр хэрвээ та хүүхдээ 4 жил болгоод 4 жил би хүүхдээ харна гэсэн заалтаар гарчих юм бол цэцэрлэг бол авахгүй байл шүү. 4 наснаас нь хойш авна гэсэн үг. 3 жил авсан бол 3 жил болоод та цэцэрлэгт хүүхдээ өгөх боломжтой байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ удаан хугацаагаар та хүүхдээ харна гэж гэрээ хийлгээд мөнгө төгрөгөө тэгж бодуулж авч байгаа бол цэцэрлэг бодвол үндсэндээ авахгүй бол тийм учиртай юм шиг байна шүү. За энэ тухай би дараа өшөө сайн тайлбар тавья гэж ингэж бодож байна. За өөр ч одоо юу ах вэ? Тэгээ та хэд маань ерөнхийдөө бол одоо хүүхдүүдээ нэгэнтээ авцарсан юм чинь. Авцарч байгаа нэг нь бол материалаа сайн бүрдүүлээд гэр бүлийн визээр хүүхдээ авцархад бол боломжгүй юм алга. Виз бол айгүй сайн гарч ийн. Хүүхдүүдийн виз бол үнэхээр сайн гарч байгаа. Одоо нэг хотод л ихэд одоо 1000 хэдэн хүүхдэгч бүр одоо маш их одоо том жижигтэй нийлээд 1000-аад монгол эдэр байгаа хотод зөндөө байдаг болчлоо. Маш их монголчууд ирж байна. Одоо тэгээд монгол маань байдал маань хэцүү болоод тэр байх л та мэдээж иргэдий. Тэгэхээр энд ирээд бас нөхцөл нь хүүхдээ өсгөх нөхцөл нь арай дээр байгаа болохоор ирэхээс ч одоо өөр арга алга эдгээр аав ээж нарыг бургатах ямар ч боломж алга. Тий. Монголд маань боломжтой сайн сайхан байгаа бол хүн болгон тэгээд хүний нутаг зориод байх уу бас мэдээж иргэний тал дээр бас улс төрийн маань бодлого бас арай сайжраасай л гэж найдах юм да. За тэгээд та хэдтэй бүгдээрэнд наад жаргалыг хүсье. Өөр хүүхдүүд маань сайхан боловсралтай Европод өсөж хүмүүжиж эдрээс сурах хэмээн сурч тийм ээ. Нэг Монгол айл, нэг Монгол өөр хүүхэд ч гэсэн сайхан хүмүүжлтэй, соёлтой, боловсралтай болоосай л гэж хүсэж байна. За та нартай сайн сайхны хүсье. Баяр таа.